Бацхан уу? Налагчуудаа хайртай мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Бид яг одоо 119 дугаар сургуулийн нэг ангийг зориун хөрлөсөн ирээд байна. Эрхэм анги удирдсан багш энхтүүд таньда удахгүй тохиох төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэж бяцхан шавнар болон эцэг эхчүүдийн зүгээс баярлаж талархсан маш гоё гинти билгийг бид уламжлахаар хөрлөсөн ирээд байна. Энхрийн үрсийн минь эрдмийн аяныг мордуулж өгсөн ачиц багш таньда баярлалаа гэсэн гоё гинти билгийг бүгдээрээ хамтдаа уламжлалцгаая. Саманагша. Тантай түр уулзаж болох уу? Мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Бид ээлжид шинэхэн дугаараа яг одоо хүүхэд шүүгсэн өргөөний эзэн эрхэм энхтүүд багштайгаа эхлүүлээд байна. Багштай энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Багш өнөөдөр танаа сургуулийн маань 12 дугаар ангийн баяр гэдээ бахан бужигнж явах шиг байна. Харин таны хувьд 6 сарын 5-нд ямар нэг дурсамжтай өдөр. Ямар ч тэмдэглэлүүд биш зарагдаад ах юм. Тэгэхээр мэдээж багш хүн шаваараа гоёдаг, ажил мэргэжлэрээ гоёдаг. Яг одоо таны өөдөөс хараад сууж байгаа хөөрхөн бяцхан шавнараа бас танилцуулаасаа гэж хүсэж байна. Та хэд маань учран золгоод нэг анги гэдэг эрхэм алдрын эзэн болоод энхрээ бяцхан үрс эрдмийн аянаа эхлүүлээ тун удаагүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сайхан ангиа танилцуулъя тэхүү. За манай нэг анги маань 36 хүүхэдтэй 9 сарын 1-нд цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд хичээлдээ орж исэн бол одоо эрдмийн их үсгээ хэлхийж уншиж бичиж сураа сая эрдмийн баярынхаа тайлан тоглолтыг хийгээд тун удаагүй байна. Том ажлын ард гарсан байна. Тэгэхээр тань болон таны бяцхан шавнарт бид баярын мэнд хүргэе. Багш юу н боловсролын салбарт хэдэн жил ажиллаж байгаа? Хэд их анги даалт? Боловсролын салбарт 33 дахь жилдээ ажиллаж байна. 1-р ангиар бол 7 дахь 1-р анги ерөнхийдөө анги даалтаар бол 9 дахь анги юм. За тэгэхээр ариун эрдмийн шимийг хүртсэн ачлалтай сайхан багш нарынхаа энхрээ бяцхан шавнарын өмнөөс энэ цаг мөчид би танд нэг гоё баярын мэнд хүргэх гэж байна багшаа. Учир юу гэхээр энэ мэндчилгээ танд нэлээд төрүүлж ирсэн. Тун удахгүй буюу багшийн маань бас төрсөн өдрийн баяр тохиох гэж байгаа гэдэг сураг дуулаад төрүүлж баярын мэнд хүргэх гэж байна шүү. Баярын мэнд хүргье. За баярлалаа. За тэгээд багшаа гайхаж байгаа бох мэдээж өнөөдөр бол бас энэ 7 хоног сурагчдын маань хувьд сүүлийн 7 хоног хичээлээд амарч байгаа. Амраад явхаас өмнө багштайгаа маш гоё дурсамж бүтээлцгийг хүссэн. Мянган шавнарын хүсэлтээр би таны өмнө хүрэлцэн ирээд байна. За баярлалаа. Оройд дээдлэм ардын багш таныхаа ой чингээсэн баатар сүрийг бид магтандуулъя. Олон ээж аавын охид хүүгүүдийн оюуны мэлмийг ангааж өгсөн онцгой төрсэн багш мэрэгжлийн тань өмнө мэхийн яслаж хүнддэг. Яа, багш таньда баярлалаа. Бидний жаахан үрсийг уучраач мэдэхгүй байхад нь өгтөн тосон авч амьдрал хэмээх их далайн анхны багш хэмээх алдрын эзэн болсон халуун баяр хүргэж хүндэтгэл үзүүлэн нэг ангийн бяцхан шавнар эцэг эхчүүдээс төрсөн өдрийн мэнд хүргье. За баярлалаа. Багш таныг дуулъя нарны цацраа багш таныг. За тэгээд энхтүүл багш ер нь бол маш урдчилж ирсэн мэдчилгээ болохоор таныг бас их гайхшруулсан байх гэж бодож байна. Тэгээд тийм байлаа. Одоо энэхүү бичлэг хамгийн гол нь дурсамж болон үлддэг. Тэгэхээр яг одоо 10 20 жилийн дараа айгүй том ах эгч нар болохтой багангийн багшаа дурсаж нэг цаадуул маань үзэх болов бяцхан шавнартаа захиж хэлэх багшийн үг эдэд энд өгөх байгаа болоо сэтгэлээсээ хаваалцвал Байлгүй яах вэ? Нэг ангийнхаа хөөрхөн ухаалаг хүүхдүүдтэй үргэлж гоё гэрэлтэж аян замынхын харгуун дардан сайхан байх болтугай гэж хэлье. За баярлалаа. Тэгэхээр сайн багшийн гар дээр маргаашийн наран манддаг гэдэг шүү дээ. Монголын маш олон ирээдүй болсон үрсийг соён гэгэрүүлж байгаа. Таны их үйлсэд бас амжилт хүсье. Тун удахгүй тохиох төрсөн өдрийн мэндийг дахин хүргье. За ястах баярлалаа. Гинтийн бэлэг барьсан хөөрхөн бяцхан сурагчид болон эцэг эхчүүдтэй чин сэтгэлээсээ их талархлаа. Үнэхээр гинтийн байж чадлаа. Бочирдлоо.